Тэтгэврт гарсан хүмүүсийн Америкуудын 40% нь бол яг тэтгэврээр амьдардаг юм байна. 60% нь дандаа 2 дахь ч юм уу 3 дахь орлоготой тэтгэвэр тэтгэмж тэрэн дээр нэмэлт орлого тэгээд энэ бүхэн ингээд нийлж ирж байгаа учраас настай хүмүүсийн ядуурлын түвшин бол маш их буурсан гэдэг үзүүлэлттэй байдаг. Яг нийтээрээ нийгмээрээ нэг хүнээ хамгаалахын тулд хуулийн ч байна, тогтолцоон ч байна, үйлчилгээний ч байна. Тэгээ хүмүүс нь өөрсдөө санаачлахтай. Нэвтрүүлэгч хөтлөгч, санхүүгийн зөвлөх, мэдээлэл технологийн инженер, эрдэмтэн судлаач, мэргэжил салбар бүрийн төлөөллүүд бас шилдэгүүдээс бүрдсэн Brain Talk DC podcast. За өнөөдөр бид нэр подкастаараа Америк нэгдсэн улсын ахмад настнуудын амьдралын талаар ярилцсан. Тэгээд энэ өөр айгуу тийм маш өргөн том сэдв учраас энэ удаагийн дугаараараа ахмадуудын нийгмийн халамжийн тогтолцоо тэгээ бас энэ систем нь бас яаж ажилладаг юм бол ахмадууд одоо ямар халамжуудыг бас хүртэх тийм боломжтой байдгийм бэ гэдэг талаар ярилцсан. Ингээд манай подкастын зочин хөтлөгчд болох Дэлхийн банк олон улсын валютын сангийн зулаа. За World Wide Technology компани санхүү эрхэлсэн захирал Мөгийн Нарман ирсэн байна. За энэ сэдвээр бидэнтэй одоо дэлгэрэнгүй ярилцаа санал бодлоо солилцохоор Виржиниа мужийн Fairfax дүүргийн ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан ажилтан Алтан Цойжийг бид нэр урьж оролцуулж байгаамаа. За та бүхэндээ өдрийн мэнд хүргэе. Энэ өдрийн мэнд сайн байна уу? За өдрийн мэнд хүргье бүгд. Яг бид нар ингээл энд Америкт маш олон жил амьдарч байна. Тэгэхээр энэ Америкт байдаг одоо энэ ахмадуудын ерөнхий дүр зургийг та нар юу гэж хардаг вэ? Хувийн туршлага мөрчлөх гэх юм бол манай нөхрийн аавч хоёр нь байж гэн одоо 70 60 70 хүрч байгаа хүмүүс. Өвөө нь саяхан нас барсан. 95 настай нас барсан. Эмээ нь одоо 93 настай хүн одоо болтол амьд байж байгаа. Тэгээд нөхрийн талын одоо нэг аавга наагц ихчнэр мэгчнэр гэл 70 80 гарчихсан хүмүүс гэл өндөр настай хүмүүс бол зөндөө байж байгаа. Яг л одоо Америкуудын туулдаг амьдралыг туулаад байж штэ тий. Эртнээс санхүүгээ зөв авч явах маш чухал юм байна. Ягаад гэвэл өндөр насны хүрээд ирэхэд зэрэг тэр хүн чинь өөрийн тусгаар тогтсон амьдрал айгүй чухал болоод эхэлт юм шүү тий. Тийм болохоор зэрэг санхүү бол хүний амьдралд маш чухал нөлөө үзүүлдэг юм байна л гэдгийг одоо яг энэ хүмүүсийн амьдралаас харж эхэлж байна шүү тий. Яг мөгийг хэлж байгаатай санаа нэг анхнаасаа нөгөө насч өндөр настан болох нь гарцаагүй. Тэгэхээр одоо яг нөгөө ахмад насны чиглэсэн үйл ажиллагаа бодлого зохицуулалт нь яадаг вэ гэхээр гол зорилго нь ахмад настай хүмүүсийг өөрийнхөө одоо нөгөө бие даасан байдлыг нь хадгалаад заавалчгүй одоо асрамжийн газар ч юм уу институшнд байрлуулахгүйгээр өөрийнхөө орон гэртээ хоолунд эрүүл мэнд нэн тулгамц одоо суурь хэрэгцээнүүд нь хангагдж байгаа аливаа төрлийн хүчирхийлээс ангид. За тэгээд дээрээс нь эрүүл мэндийн асуудал аягүй чухал байдаг. Тэнд ямар одоо хөтөлбөрөөр ямар даатгалын системээр тэр одоо боломжийг нэмэгдүүлж эрхийг нь хамгаалж явах вэ гэх мэтлээ яг тэр хүнийг одоо би настай болсон эргээд одоо янз бүрийн одоо асуудлаа шийдвэрлэж чадахгүйгээр одоо ийм эмзэг нөхцөлд нь үлдээхгүй тулд тогтолцоо маш том тогтолцоо ажиллаж байгаа. Тэгээд миний ойлгож байгаагаар нэг ахмад насны яг хамарсан 10 гаруй хуулийн зохицуулалтаараа тэр хүмүүсийг одоо бүх төрлийн хүчирхийллээс хамгаалах нийт шаардлагатай халамж үйлчилгээг яг зохицуултуудаар одоо хангаж явах тэр чиг үүргүүдийг салбар бүрдээ бүх шатанд нь ингээд нөхцөлийг нь бүрдүүлсэн байдаг. Хэдийгээр чи орлого доогуур эрүүл мэндийн одоо хэрэгцээ шаардлага өндөр за орлого байхгүй учраас хоол тижэл одоо шаардлагатай хүнс хоол одоо авч худалдаж авах чадваргүй ч гэдэг юм. Энэ болгонд нь чиглэсэн хөтөлбөрүүд нь ажиллаж идэг. Хамгийн нэгдүгээрт хэлэх юу бол ахмад насны хууль гэж байгаа. Америк нэгдсэн улсын ахмад насны тухай хууль нь 1965 онд Конгрессоор батлагдсан бөгөөд ахмад наснуудад чиглэсэн нийгмийн халамж үйлчилгээ, судалгаа, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилт, эрх зүйн орчныг бүрдүүлэхэд чиглэсэн байдаг. Хуулийн гол зорилго нь ахмад настан бүр хангалттай тэтгэвэр орлоготой байх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй авах, хөдөлмөр эрхлэх, урт хугацааны асрамж хамгааллын үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлэхэд оршдог. Энэхүү хууль нь ахмад насны амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн арга хэмжээ хөтөлбөрүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд шаардлагатай хууль эрх зүйн орчныг хүртээмжтэй, үр дүнтэй бодлого зохицуулалтаар хангахыг зорддог. Түүнчлэн Америк нэгдсэн улсын хууль тогтоомж нь
иргэдийг насны байдлаар ялгуурлан гадуурхахаас хамгаалдаг бөгөөд хүн өөрийн хүсэл сонголтод тулгуурлан хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлсэн байдаг бөгөөд ажлын байрны шалгуурыг хангаж байвал наснаас үл хамааран хөдөлмөр эрхлэх эрх нь нээлттэй байдаг байна. Америкийн нэгдсэн улсад дэтгэврт гарах насны зохицуулалт нь нийгмийн хамгааллын тухай хуулиар тодорхойлогддог. Энэ хуулийн дагуу хүн 62 наснаас эхлэн дэтгэвэр авах эрх үүсдэг. Гэхдээ бүрэн дэтгэвэр авах нас нь 66-аас 70 насны хооронд хэлбэлцдэг бөгөөд 70 нас хүрэхэд хамгийн өндөр дэтгэврийн хэмжээг авах боломжтой. Хэдийгээр хүн 62 наснаас эхлэн дэтгэврээ авч болох хэдий ч аль болох эрт дэтгэврт гарахгүй байх нь эрүүл мэнд санхүүгийн хувьд илүү ашигтай гэж үздэг байна. Хэрв 70 наснаас өмнө дэтгэврт гарах бол авах дэтгэвэр нь тодорхой хувиар буурдаг. Дэтгэвэр авах эрхтэй болохын тулд тухайн хүн 40 оноо цуглуулсан байх шаардлагатай бөгөөд жилд хамгийн ихдээ 4 оноо цуглуулах боломжтой. 40 оноо цуглуулахын тулд 10 жилийн хугацаа шаарддаг байна. Нэг кредит онооны дүйцүүлсэн цэвэр орлогын хэмжээ нь 2024 онд $1,730 байсан бол 2025 онд $1,810 болж өссөн байна. Ингэснээр нэг жилийн дотор хамгийн их буюу 4 кредит оноо авахын тулд тухайн иргэн нийт $7,240 орлоготой байх шаардлагатай болж байгаа юм. Нэг кредит оноотой дүүцэх мөнгөний хэмжээ жил бүр өөрчлөгдөж байдаг. Америкт ахмад наснууд засгийн газраас дэтгэвэр авахын зэрэгцээ өөрсдийн нэмэлт дэтгэврийн сан бүрдүүлэх боломжтой. Жишээлхэд хувийн дэтгэврийн хуримтлал, компанийн дэтгэврийн хөтөлбөрүүд зэрэг олон их үүсвэрээс дэтгэвэр авах боломжийг олгож, амьдралын чанарыг сайжруулахад тусалдаг. Мөн нийгмийн даатгалын тухай хууль нь ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн хэд хэдэн чухал үйлчилгээ дэмжлэгийг багтаадаг. Тухайлбал дэтгэврийн наснаас өмнө хөдөлмөрийн чадвараа алдсан иргэд хөдөлмөрийн чадвараа алдсны тэтгэмж авах эрхтэй. Нөгөө талаар амьдралынхаа туршид нийгмийн даатгалаа төлж байсан хүн нас барах тохиолдолд түүний ар гэрт тэжээгчээ алдсны тэтгэмж олгогддог. Түүнчлэн орлого багтай ахмад настай хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан нэмэлт мөнгөн тэтгэмжийг авах боломжтой. Монголд бол 55 хүрээд эсвэл 65 хүрээд ингээд шууд тэтгэвртэй гарчдаг шүү дээ. Гэтэл энд болохоор оноо цуглуулах, за тэгэл хэдэн жил хаана ажилласан гэл те. Тэр айгүй олон хүчин зүйлээс хамаардаг юм шиг байлээ те. Тийм тэгээд тэр нь тэгтээ тийм нөгөө ойлгомжгүй биш ажил хийгээд ч юм уу татвараа төлөөд эхлэнгүүт одоо мэдээллийн сан үүсч байгаа. Одоо та хэд мэдж байгаа да те нөгөө social security-гийн мэдээллийн сан үүсч байгаа байхгүй те. Тэрэн дотор ингээд тооцоолол нь хийгээ явж идэг. Чи хамгийн гол хуулиас цаанаас бүх зохицуултыг гаргаад өгчөж штэ те. Дэтгэврийн ганцхан улсаас бид нар за манай монголоор бол нэг улсаас авдаг тэтгэвэр эдгээс нийгмийн даатгалын нэг тэтгэвэр байгаа. Гэтэл эдгээр чинь social security тэтгэврээр нэмээд дээр нь 401k ч юм уу 401-ийн k ч юм уу эсвэл өөр ямар нэгэн улсаас авдаг бусад зөндөө олон пенсийн тэтгэврүүд байж гэн тийм үү. Тэр тэтгэврүүдийг авах насыг нь цаанаас нь заагаад өгчихсөн байна. Яагаад энэ насыг цаанаас нь зааж өгдөг вэ гэхээр өнөөдөр би тэр насанд хүрээгүй байхдаа тэр 60 нас 62 нас ч юм уу 50.5 наснд хүрээгүй байхдаа яадаг гэхээр зэрэг нөгөө нэг tax deferral гэж байдаг байхгүй. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр өнөөдөр би ингээд тэтгэврийнхаа санд мөнгөө хийхдээ би татвар төлдөггүй байхгүй. Одоо би сар болгон $1000 би зүгээр жишээ хэлж байгаа шүү за. Сар болгон $1000 би тэтгэврийнхаа санд тэр миний улсаас авах тэр тэтгэвэр биш шүү за. Миний хувийн тэр 401k ч юм уу IRA ч юм уу тэр бусад тэр тэтгэврийн сангууд миний хувийн бусад тэтгэврийн сангууд тэднээс рүүгээ би хэрвээ би сар болгон мөнгө хийх юм бол би тэд нартаа ямар ч татвар төлөхгүй. Гэтэл би хизээ энийг би татваргүйгээр буцаад би улсаас авах хэрэгтэй вэ гэхээр зэрэг цаанаас нь дахиад хуулиар заагаад өгсөн байгаа. За чи одоо юу гэдгийг 401k-г 59.5 нас хүрсэн цагтаа чи буцаад энийг татваргүй авч болно. IRA-г 73 нас хүрснийхаа дараа ч юм уу чи буцаад энийг татваргүйгээр улсаас буцаагаад ингээд авах эрхтэй гэд энэ нөгөө бусад энэ тэтгэврийн чин сангуудыг хуулиар нь цаанаас нь өгсөн байгаа аахгүй. Тэгэхээр эдгээр чинь хизээ тэтгэвртэй гарах вэ гэдгийг чинь энэ санхүүгийнх нь юунаас нь эрт гарч болно. Эрт гарах юм бол жишээлбэл IRA-г эрт гарах юм бол би 63 наснда би тэтгэвртэй гарах гэж боддог тийм үү. Тэгэх юм бол нөгөө IRA чинь одоо чи өмнө нь одоо 73 наснда би тэтгэвртэй гарах юм бол за 73-аас хойш энэ юу гэдэг за нэг 10 жил 20 жил амьдрна гэж бодож нөгөөдөл чинь тооцоолсон байж тал би эрт аваад эхлэх юм бол за энэ багийн чинь аяг бол одоо дахиад 30 40 жил амьдрах гэдэг шүү дээ тийм. Тэгэх юм бол нөгөөдөл чинь тэн дээрээс үндэслээд тэр тооных нь томьёо байгаа. Томьёоноос үндэслээд надаас татвар авчдаг байхгүй юу. Нөгөө татваргүй гэсэн мөнгөөс гэх мэтчлээ. Тооцоол нь маш нарийн. Тэгэхээр яг тэр болгоныг бид нар заавал мэдэх шаардлагагүй. Одоо яг ингээд нөгөө санхүүгийн мэргэжилтэй хүмүүстэйгээ зөвшөлдсөд хаана хизээ ямар одоо хамгийн алдангахгүйгээр би тэтгэврээ авах боломжтой вэ гэдгээ
ингээд хараад явах тэр мэдээллийн сан айгу зүгээр надад санагдсан. Тэтгэвэр авах ингээд болохоор бүх сонголтууд нэж юм тий. За би 67-д одоо тэтгэврт гарчих юм бол илүү орлого олох хэрэгцээтэй болно шүү дээ гэл сонголт нэж юм тий. За тэгтээ уучлаарай та жилийн таны тэтгэврийн хэмжээ чи $19,000 бол та зөвхөн энээсээ гадна ажил хийхдээ $21,000 л одоо хамгийн олж болох хэмжээ чи энэ шиг өнгөт би $25,000 хийчих юм бол зөрүүгийн тооцч хасаад таны одоо нийт олох ёстой нөгөө авах ёстой тэтгэврээс чи хасах жишээ нь ч юм уу те. За ингээд 2 дахь их усүрээр орлого олох боломжуудыг ингээд бас ингээд хаачаа. За тэгээд эрэнгүүт нөгөө түрүү мөг ус ирж 70 наснаас хойш за одоо энэ хүн одоо тэгээ ажиллаад яах ч үлээ те. Гэтэл бас ингээд яг 70 насн дээр жишээлбэл чиний нөгөө тэтгэврээсээ гадна олох орлогын чи хэмжээ бас нэлээд гайгүй 50,000 болчихж байгаа байхгүй юу. Тэр нөгөө бие махбодын хувьд эрүүл мэндийн хувьд тэр хүн чинь ингээд сулраад ирэхээр ажил орлого олох 2 дахь нөгөө их ус үрдэнд багасаад ирнэ шүү дээ. Тэнгүүт нь тэрийн дагуулгууд за чи $50,000 олж болно гэх тэнгүүт 70 наснаас хойш бүрэн тэтгэврийн нас нэрээд бүрэн тэтгэврээ аваад эхэлнэ шүү дээ. Тэгвэл энэс хойш чи зүгээр хязгааргүй мөнгө олж олно ч гэдэг юм. Ингээд нэг зохицуултууд нь гайхалтай. Жохон орлого өндөртэй ахмад наснууд нь бас зарим талаараа нөгөө нэг үйлчилгээ хэрэгтэй байдаг. Тэрийг авч чаддгүй. Ямар нэгэн үйлчилгээ гэхээр дандаа орлогыг нь ингээд хэмжээг нь заагаад өгчдөг. Тэнгүүт нөгөө арай жохон чүд орлогоос нь хитэрчингүүт ингээд орхигдчих гээд байдаг. Тэнгүүт нь тэр хүмүүсийг ингээд харчиж байгаа байхгүй. Тэнгүүт нөгөө тэгвэл энэ хүмүүсийг бид нар яаж дэмжиж болох юм? Гингүүт за тэгвэл заавал асрамжийн газар явж болохгүй. За ахмад насны үе энэ хүн бол ихэнх ахмадууд гэртээ амьдрахыг хүсдэг. Тэр асрамжийн газар явахыг хүсдэг. Тэгэнгүүт өдөрт нэг ингээд нэг үйлчлэгч ирээд таны гэрийг нэг хөнгөн цэвэрлж өгөөд усанд орж чадахгүй байгаа юм чи усанд чи оруулаад тэгээ хувц сунрыг чи угааж өгөөд тэгээд тэр хүн явж болно. Усандаа өөрөө орно гэвэл яг нь унж хальтрах вэ таныг ингээд харж ич гэдэг юм те. Ингээд нэг юм одоо нөгөө манайхаар бол ингээд хүртээмжтэй гэдэг шүү дээ. Хэнийг ч орхигдуулахгүйгээр чи жоохон орлого ихтэй гэд бас ингээд орхичмуург байгаа байхгүй. Тэнгүүт тэгвэл энэ хүмүүсээ яах юм гэд ингээд дандаа юм их судалж бүх хүмүүс зориулсан үйлчлэгээ гаргаж. Тэгээ бүх хүмүүстэй зориулсан орхигдуулахгүйгээр ингээд бодлогоо ингээд зохицуулаад байгаа байхгүй. Одоо тэтгэврт гарах хүмүүс бол энэ чинь айгүй сайн боломж байгаа байхгүй. Яг тэр зэрэг өнөөдөр манай монголчууд ингэ гаргаж байгаа хамгийн том алдаа. Би одоо энэ алдааг бид нарын generation бидний үеэр дуусаасаа гэж боддог. Манай их эцгүүд бол өнгөрөө. Манай их эцгүүд бол одоо ингээд хүүхдүүдээр тижээлгээл бид нараар тижээлгээл хорвог тэ ингээл бурханлуу явахаас өөр ямар ч өөр боломж байхгүй. Бид нарт одоо тэтгэврийн сан байх хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо манай монголчууд бүр хэдэн үеэрээ бид нар өөр хүүхдээрээ тижээлж тийм энэ нөгөө Монгол насны хамгааллын Монгол тэтгэврийн сан байгаа. Тэтгэврийн сан хаана байд хоолндоо юундаа хүрэх юм бэ? Хаана зүрхгүй шүү дээ. Тэтгэврийн сан байдаг өөрийнхөө тэтгэвэр дээр нэмээд тэтгэврийн сан энэхийн нөгөө нэг хамгийн гол юм чинь нөгөө нэг тодорхой насны түвшинд хүртлээ одоо нөгөө тэтгэврээ төлөөд оноогоо цуглуулаад дээрэс нь одоо бусад нөгөө үйлчилгээний хөтөлбөрүүд нь яг ингээд дэмжээ явчихж байгаа байхгүй юу. Одоо хүүхдүүдэд нь ажил эрхлэх боломжийг нь бүрдүүлээд нөгөө ахмад настан маань гэртээ бусад одоо шаардлагатай үйлчилгээг аваад байж байгаа. Medicaid дээр жишээлбэл тодорхой эрүүл мэндийн шалтгааны улмаас өөрийгөө асрах, хамгаалах чадвар нь багасаад хоолоо хийж чадахгүй, гэрээ цэвэрлж чадахгүй. Тэр байтугай өөрийгөө одоо усанд оруулах те гэр орондоо наашаа чаашаа хөдлөөд одоо юу гэдгийг анхан шатныхаа өөрийгөө асар хамгаалж чадахгүй төвшөнд хөрөнгөд асаргааны одоо тэтгэмж үзүүлж байгаа. Сая хиний хэлдэг шиг нөгөө Монголд бол яалтчгүй нэг хүүхэд нь заавалчгүй одоо нэг ажлаа орхиол нөгөө аав ээжийг асрах хэрэгцээ гардаг те. Энд болохоор эсэргээрээ аль болох тэр хүн үр хүүхдүүдтэй дарамт учруулахгүйгээр өдий хүртэл одоо нөгөө амьдарч ирсэн тэр үр шимээ төрөөсөө бас ингээд аваад явах энэ нөхцлүүдийг бүрдүүлсэн ийм нөгөө тогтолцоотой ажиллахаар яг ч надад айгүй ингээд нөгөө ажиллахад урамтай байдаг. Тэр хүмүүстээр ингээд шаардлагатай хэрэгцээг нь тодорхойлоод тэгээд тэр тодорхойлсныхаа үндсэн дээр шаардлагатай үйлчилгээнд нь холбож өгөөд тэр үйлчилгээнүүдийнх нь нөгөө нэг хэлбэр маяг төрөл зүйл нь маш одоо өргөн хүрээнд байдаг учраас ийм үйлчилгээ байдаг, тийм үйлчилгээ байдаг гэж ярихаасаа илүүтэй надад ямар хэрэгцээ байна? Би тэрийг хинээс яаж одоо тэр үйлчилгээг авах вэ гэдэг тэр арга ухаанд л бид нар суралцсан байх юм бол эндхийн тогтолцоо бол яг тухайн хүнийг хамгаалах те амар тайван амьдрах бүх нөхцөлийн тэгээ түрүүний нөгөө хууль ярьж явах
ялангуяа ахмад настай хүмүүс нөгөө санхүүгийн хүчирхийлэлд нөгөө exploitation буюу санхүүгийн мүлжлэгт аягүй хүртдэг те. Тэгээд ингээд тэр хуулиар нөгөө банк санхүүгийн ажилтнууд бол нөгөө мэдээлэхтэй одоо нөгөө нэг хүний одоо настай хүний данснаас их хэмжээний мөнгө гараал ингээд эхлэх юм бол улаан гэрэл асхна штэ нөгөө ажилтны хувьд бол. Тэгээд за энэ дээр бол одоо ийм байна гэд бүр хуулиараа үүрэг хүлээсэн мэдээлэх ёстой те. За хажуу айлын имээ хоолоо идэхгүй хог шорондоо хутгалдаад ингээ байж ивэл бас хуулиараа бас нөгөө одоо заавал албадан одоо тайлагнах мэдээлэх ёстой нийгмийн ажилтан хүн тэрийг харчаад иргэд бол яг нөгөө сайн дураараа мэдээлэх. Эдгээр угаасаа тэрийг яг албатай юм шиг бүр хариуцлагатайгаар би ингэх ёстой гэд ойлгоцсон. Нөгөө хөрш айл ч юм уу одоо найз нөхдөн ч юм уу ингээ санаа тавьдаг те. Тэгээд ингээд яг нийтээрээ нийгмээрээ нэг хүнээ хамгаалахын тулд хуулийн ч байна, тогтолцоон ч байна, үйлчилгээний ч байна. Тэгээ хүмүүс нь өөрсдөө санаачлахтаа биеинд анхаарал тавьдагтэй. Энэ дулмаагүй одоо хэдэн өдөр ингээд хогондоо хутгалдаад гэрээс нь өмхийн өнөртэй байна гэд халамжийн газар руу уцдах жишээ нийтэй. Тэгэхээр нөгөө халамжийн газраас нь ажилтан хуваарлж өгөөд гэрт нь очиод үнэлгээ хийгээд энэ хүн сэтгцэн эрүүл мэндийн хувьд ямар байна тийм ээ, хоол унд анхан шатны хэрэгцээг хангагдж чадж гин үү чадахгүй байна уу, яг ямар хэрэгцээ энэ хүн тулгамдж гин гэдгийг тодорхойлж гаргаж ирээд тэгээ бусад нөгөө сүлжээ үйлчилгээнүүдэд нь холбон зурчилж өгдөг. Яг энэ ингээд тогтолцоогоор бол яг нөгөө хүнээ хамгаалах тэгээд хамтран ажиллаж нөгөө төр хувийн хөвшил түншлийн энэ хамтын ажиллагаа бол айгүй сайн ажилт юм байна гэж бол харагддаг. Одоо тэр нэг supplemental income гэж байдаг. Тий одоо нэг тэтгэвэр дээр ингээд нэмэгдэж өгж байгаа нэг юм одоо бас тэтгэмж байна. Тэгээ тэр чинь ингэдэг гэж байна. 1900 одоо 69 онд жишээлхэд тэр ингээд хууль батлагдсан байна л да. Тэр үед ингээд тэр одоо 55-аас дээш насны хүмүүсийн ядуурлын түвшинг аваад үзэхэд болохоор 28.9% байсан гэж байна. Гэтэл одоо 2023 оны байдлаар ингээд аваад үзэхэд настай хүмүүсийн ядуурлын түвшин 9.4% хүрсэн гэж байна. Яагаад гэвэл энэ нь тэтгэмж тэрэн дээр нэмэлт орлого тэгээд энэ бүхэн ингээд нийлж ирж байгаа учраас настай хүмүүсийн ядуурлын түвшин бол маш их буурсан гэдэг үзүүлэлттэй байдаг. Тэр одоо тэр нөгөө нэг нэмэлт тэтгэмжийг олгохын тулд 55-аас дээш настай хүн бол ердөөс орлогоо л ганцхан нотлоход өгж эхэлдэг гинэ. Тэр нь $945. Тэгээ $945 нэг ширхэг хүндтэй сарын хоёулаа одоо нэг хосын хүмүүс байдаг бол $1445. Ингэж нөгөө юу яаж өгдөг гинэ одоо нэмэлт орлого. Тэтгэвэр дээр нэмэлт. Гэтэ үүн дээрээс хүнсний толгой өгөгддөг. Үүн дээрээс нь тэр нөгөө нэг эрүүл мэндийн одоо тэр бүх юунуудыг нь хангаж өгдөг. Нөгөө талаас гэх юм бол бас байр орон сууцных нь хувьд нөгөө хөнгөлт үзүүлдэг. Одоо угаасаа 55-аас дээш насны өөрөө хөдөлгөөн хийж чаддаг. Өөрийнхөө анхан дар шатны одоо халамж үйлчилгээг авч чаддаг хүмүүс бол бүр нэг юм юу байгуул хороолол нөгөө ахмад насны орон сууцны хороол тийм. Флоридад одоо наадах ч бүр амар үү. Тэр ахмад наснуудын хороол чинь. Ахмад насны хорооллыг хідэн ширхгийг хаана барих уу гэж зохицуулдаг хууль байт юм билээ. Дээрээс нь тэр ахмад насны одоо 55-аас дээш насных нь тэгээд амьдрахын тулд нөгөө орлогын шалгуур аягүй чухал. Тэгээд орлого бага байх тусмаа чи орлогынхоо нэг 30%-ийг төлнө. Section 8 гэдэг нь шүү дээ. Орон сууцны хөнгөлөлттэй хөтөлбөрүүд байгаа. Тэрэн дотор там нөгөө 55-аас дээш насных нь яг нөгөө бие дааж амьдрах нөхцөлийг нь бүрдүүлсэн. Тэгээ маш их очир дугаар хүлээлгэнд байдаг. Одоо 55-аас хойш нэг ганц бедрум ганц өрөөнд ингээд амьдрья гэвэл бас тэгэл эртнээс очирт нь орж явах хэрэгтэй юм шиг байна. Надад бүр хамгийн их одоо ингээд таалагддаг юм нь гэхэлэр би одоо ингээд ажил хийгээл яваад байна тийм Америкт ингээд ажил хийгээл татвар төлөөл одоо ингээд нийгмийн халамж бүх юм татвар төлөөл ингээд хичнээн жил явж штэ тийм. Тэнгүүт хэрэв би ямар нэгэн байдлаар насварлаа гэхэд миний тэтгэвэр миний хүүхдүүд ч юм уу одоо миний нөхөрт ч юм уу очино гэдгийг би мэдж байгаа болохоор тэр чинь бас их гоё байгаа байхгүй тийм. Би хэрвээ гэрээслэл яг зөв хийгээд үлдээчихсэн
хэрэглэсэн л байгаа тохиолдолд энэ мөнгө бол хаашаа жоохгүй ийшээгээ одоо яг ингээд миний хайртай хүмүүст ингээд очих юм аа гэдгийг нь мэдж байгаа даасныг айгүйх баяртай байгаа гэдэг тийм. А нөгөө талаас бас ингээд одоо жишээлхэд айгүй олон үйлчилгээнүүд байна гэдэг ингээд ярьж байна. Бүр одоо нэг гайхалтай үйлчилгээ гэдэг нөгөө reverse mortgage гэдэг одоо байшин авчихсан тийм энэ одоо нас өндөр гарч байгаа хүн ингээ байр авчгаа тэндээ ингээд амьдраад байж байгаа. Гэтэл одоо ямар ч төлбөр хийхэ болцсон байгаа шүү дээ. Тэр чинь байрныхын төлбөр дууссан. Гэхдээ буцаад нөгөө банкн дээр очиж би reverse mortgage хийгээд 55-аас дээш настай гэдгийг баталж өгч чадах юм бол тэр байрных нь илүү гарч байгаа одоо тэр хөрөнгийн хэмжээг тэг үнэлэгдсэн үнэлгээнээс илүү гарч байгаа тэр мөнгөний бол өөрт нь өгчдөг юм байна. Тэгэхээр тэр нь буцаад одоо тэр хүн чинь сарын төлбөр төлдөггүй хүү явж яадаг төлбөр явж яадаг. Гэхдээ тэр нь хизээ очиод дуустдаг вэ гэхээр хэрвээ тэр хүн тэр байшингаа зарсан тохиолдолд тэр мөнгөө буцаагаад төлөх шаардлагатай эсвэл нас орсон тохиолдол байхгүй болчдаг тий. Тэгэхээр энэ одоо жишээлбэл ийм үйлчлэг ч гэсэн айгүй гоё байгаа байхгүй тий. Нөгөө талаас гэх юм бол одоо бас бид нар ингээд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэвтрүүлэг дээр ярьжсэн тий. Одоо ингээд нөгөө гэрт хижээдэг хижээмэл амьтад байдаг гэх тий. Тэгэхэд одоо яг ингээд тийм хүмүүс зориулсан хоч мөв байдаг тий. Одоо ингээд цусных нь одоо сахар буураад ирлээ тэр хүн өөрөө ингээд босож чадах чадваргүй байх юм бол тэр нохоо ингээд хажууд нь байжгаад одоо бусдад ингээд мэдээлэл өгдөг ч юм уу тий. Ингээд бүр сурахчихсан яг ингээд хажууд нь тэр бол ингээд найзан юм шиг хүүхдэн юм шиг. Эсвэл нэг юм дардаг одоо нэг юм зүйлтэй дээр штэ тий. Унах юм бол тэрийгээ ер нь ямар нэг юм бол тэрийгээ дарчингууд л гаднаас нөгөө хүмүүс ирээд ингээд тусалдаг одоо нэг тийм байдаг штэ. Яг Монгол хүний сэтгэхүүгээр харахаар тэр чин бас их зөв юм шиг буруу юм шиг тий ганцаардуулаад байгаа юм шиг ингээ бас санагддаг л та. Ахмад насны өдөр өнжүүлэх маягийн өдрөөр нь очиод нийгэмшээд тэндээ бас нөгөө эмчийн совилогчийн хяналтанд ор үйлчлэгээ аваад тэгээ өдөржингөө нөгөө найз нөхдөөгөө пампан гэж байгаа тэгээд оройдоо гэрте очиод ингээд тэгэхээр бас тэр хүн бас ингээд хамгаалагдчихж байгаа байхгүй тий бусдаас харагдахгүй тий яг л энэ хүн амын бүлэгт хэрэгтэй ямар юм бэ гэл тэгэл одоо тэр үйлчлэгийг үзүүлэх гэж төрийн бас байгууллагууд ч гэсэн ашигтай шүү дээ хувийн хвшлийнхэнд ч гэсэн ашигтай шүү тэгэхээр төр нь бодлогоор дэмжиж өгчүүл нөгөө хувийн хвшлийнхэн чинь тэнд байгаа эмээ өвөнд очиод нэг сайхан юм өдөр өнжүүлэх маягийн ахмад насны өдөр өнжүүлэх нээчих юм бол тэд нар чинь нөгөө ач гучаа өсөхөөсөө илүүтэй тэнд нийгэмшээд тэгээд ингээд явах ингээд ийм санаанууд аяг байд юм билээ. Тийм би бас ингээ орж үзэхгүй юу цалингүй. Гэтэл би нөгөө өөрийнхөө цагийг одоо тэр хүмүүстэй ингээд өнгөрүүлээгээд ийм бүр юу байд юм бэ? Одоо юм жагсаалт. Тэгээ би одоо тэр төв дээр очиод хүзэр тоглож игээд тэгэхэд би оочроо хүлээх хэрэгтэй болчихж байгаа байхгүй. Боломжийг бүрдүүлж өгөөд тэгээ тэд нар ч тэнцэнэ цайтай, кофетэй одоо юу гэдгийг тэгээ өдөрч суугаад тоглоод бүжиглээд ингэх одоо зурдагч байна уу. Тэр болгоныг ингээ бас хөгжүүлээд өгчөж шүү дээ. Тэгээ тэрэнд нь би очиод туслая. За би одоо хоолыг тараая гэхэд би оочроо хүлээж очижээж тэгээ 2 сарын дараа би нэг өдөр тэр хүмүүстэй сайхан хайрцаж тусалж болох нэ гэж ойлгох нь шүү дээ. Миний агад илүү сонирхоод байгаа юм юу вэ гэхээр нөгөө тэтгэврийн сан гэж яриад штэ түрүүмөөгөө тэтгэврийн сангаа бүрдүүлсэн гэл ингээл за тэгвэл тэтгэврийн сан бүрдлээ. За тэгвэл тэр одоо ахмад хүн тэр тэтгэврийн сангийнхаа тусламжтайгаар хангалттай амьдрч чаддаг болов яадаг бол ер нь одоо сарын дундаж тэтгэврийн хэмжээ нь ер нь хэр их байдаг вэ? Нөгөө Social Security Administration гэх вебсайт байна штэ тийм эднэрийн тэн дээрээс нэг юм харсан чинь тэтгэврт гарсан хүмүүсийн Америкуудын 40% нь бол яг тэтгэврээр амьдардаг юм байна. Зөв хангалттай юугүй юу мэдгүй 40% нь бол яг тэтгэврээр амьдардаг. Гэтэл 60% нь дандаа 2 дахь ч юм уу 3 дахь туслалцаа юутай орлоготой. А 2 дахь орлого нь болохоор зэрэг дандаа нөгөө инвестмент хөрөнгө оруулалт эсвэл бол нөгөө өөр нэмэлт тэтгэврүүд түрүүн нөгөө 401k ч юм уу IRA ч юм уу эднээс ч дандаа нөгөө хувийн тэтгэврийн сангууд байгаа шүү дээ тий. Дандаа хувийн тэтгэврийн сангууд гэсэн эднээс нь бүр 60% байгаа байхгүй юу. Тэгээ би тэгэхээр тэнгууд нь би эднээ нөгөө Nasdaq руу ороод нөгөө хөрөнгөний зах зээлийн юу шүү дээ тий. Тэр лөө ороод зүгээр насаар нь хүмүүсийг жоохон хайж үзлээ. Тэн дээр чи нөгөө голцоо нөгөө хөрөнгөний биржүүд юу гэдэг болохоор зэрэг тэд нар чи нөгөө хүмүүсийн насыг олон нийтэд тавьдаггүй юм байна. Гэхдээ яг зүгээр би тэндээс юу анзаарсан гэхээр зэрэг энэ хүмүүст тэтгэврт гарсан хүмүүсийн 60% нь хөрөнгө оруулалт хийсэн мэн гэдэг чинь энэ хүмүүсийн амар залуугаас санхүүгээ аваад явсан хүмүүс бид нар чи одоо энэ чи 60 70 80 настай хүмүүсийн талаар яриад байгаа шүү дээ тий. Тэгэхээр чи энэ хүмүүсийн амар залуугаас тэтгэвртээ ингээл байсан байж тээ бүр ингээд айгүй амар анхаарал тавьчихсан.
би ингээд манай нөхрийн sorry би ингээд дандаа хувийн амьдралыг яриад хахаар манай нөхрийн өвөө чи одоо ингээд эдгээр чинь одоо бараг 100 настай насварсан хүн чинь те ингээд 60 70 оны юм ингээд дандаа ярьдаг байхгүй. Тэр өвөө юм хоёр нь тийм саятан маятан баян хүн байгаагүй зүгээр л дундаж ажиллаж байгаа байхгүй. Би ингээд 60 70-аад 80-аад оны үед Америкт чинь нэг айгүйх юм үйлдвэрлэдэг орн байсан байж тээ энэ бүр цаасаа хүртэл гутлаа хүртэл үйлдвэрлэдэг. Тэгэхээр paper mill гэдэг одоо энэ менэс тээ артлын мужуудад paper mill цаасаа үйлдвэрлэдэг байсан. Тэгээ хоёулаа цаасны үйлдвэрт хоёулаа ажиллаж байгаа тэн танилцаа суусна. 60 70-аад оны үед Америкт зөвхөн нөхөр нь ажил хийгээд эхнэр нь гэртээ суухад тэр айл ингээ хангалттай болчдөг байсан гинэ. Эхнэр нөхөр хоёулаа ажил хийх юм бол орлого айгүй сайтай болчдөг байсан гинэ. Тэгэхээр чи тэр хоёр нэг хоёулаа ажил хийдэг байсан чи яасан гэсэн чинь бит хоёр 3 хаус худалдаад авчихсан гэж байна. Зүгээр blue collar хүмүүс тэгсэн чинь ингээ айгүй сайн юм хангалттай юм орлоготой юм шиг болчихсон. Тэнгүүд одоо нөгөө 90 эдтэй болгоно нөгөө тэрнээс нь хойш чинь 40 50 жил нэг 3 хаус нь гуруулаа ингээ сөүлд аваад болсон. Би ингээ насвархаас өмнө нөгөө 3 хаус ингээ бүгднгээ рентл мэрэлтсэн ингээ хангалттай орлоготой болоод насварчиж байгаа байхгүй. Хүмүүсийн орлогын түвшин өөр, зарим хэсэг нь өөртөө ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийгээ явчихна. Нэг хэсэг нь тэрийг мэдэхгүй. Одоо бидний үеийнхэн бол хөрөнгө оруулалт хийж үзээчгүй, чадаачгүй явж байгаа. Яаж одоо тэтгэврт гарсны дараа яаж амьдрах нь тодорхойгүй. Тэгэхээр би саяхан нэг уншиж ирсэн. Хүн амьдралынхаа зургийг өөрөө л зурдаг гэдэг. Ямар их хөрөнгө оруулалт хийн чиний ирээдүй бас нэг арай жоохон хомсдлоос ангитай, арай жоохон нэг өөрийнхөө дураар нэг доктортой байх боломжтой. За тэгж чадахгүй хэсэг нь яах юм? Гэт ирэхээр яалтчгүй төрийн халамжаас яалтчгүй хүртгэх сур бол төчөө хөвчлөлтөр юм шиг. Эднэр ч юм бол нөгөө суурьшмал байсан учраас анханасаа энэ зах зээлийг тий бий болгочихсон. Эн чинь хүн болгондоо мэдээлэл болоо хүрсэн байгаа байхгүй. Би одоо Мойси эдийн засагт сурч байсан. Тэгээ манай эдийн засгийн багш яг эдийн засгийн хичээлдэр ингэж хэлжсэн байхгүй. Америкт өглөө босоод хүн хамгийн түрүүнд юу хардаг вэ гэхээр сонингоо аваад сонин дээрээсээ ханшин тий нөгөө нэг тий хөрөнгөний зах зээлийн ямар хуу байгаа талаар ингээ хардгиймаа гэж ингэж ярьжсэн. Тэгээ тэр үед бол мэдээж бид нар тэрийг юугээ мэдхүү дээ тий. Одоо 2000-ад оны үед тий. Тэгэхээр чин яалтчгүй л энэ хүмүүс болохоор ингээд удамшиж ирсэн тэр нь уламжлал болчихсон өөрийнх нь ийм санхүүгийн нэг тийм мэдлэг байгаа аахгүй. Одоо ингээд энэ хүүхдүүдийн ч гэсэн ингээд харал та зүгээр л өөрийнхөө дуртай ажлыг хийж байгаа. Тэр заавал мундаг ажил хийгээ жигтэйхэх мөнгө олох ямар ч тэр хүн шаардлага байхгүй байгаа байхгүй. Яагаад гэвэл эцэг ихээс хөрөнгө оруулалт хийсэн. Таслаад өгчихсөн өөрийнх нь хөрөнгө оруулалтын хэсэг явж байгаа байхгүй. Тэндээсээ угаасаа нэг хаусэр нь тэндээсээ угаасаа ингээд хүүгээрээ ч юм уу орлого нь ингээд нөгөө нэг байнгын орж ирж идэг учраас энэ хүмүүс надад ингээд миний цалин хүрхгүй дээ гэж бодох шаардлага байхгүй байгаа байхгүй. Яагаад гэвэл угаасаа тэд нар нь орж ирж байгаа аюу олон талаас ингээд орж ирж байгаа байхгүй. За одоо миний мэдхээр л ингээд нэг хүүхэн ингээд хүнтэй сууж байгаа. Тэнгүүд залуугийнх нь аав ээж хоёр байшин худалдаж авч өгч байгаа. Хүүхнийх нь аав ээж хоёр болохоор удамшиж явах юм уламжлалт сток одоо нөгөө хувьцаа өгж байгаа байхгүй. Тэгэхээр тэр хоёр бол ямар ч ажил хийгээд яагаад ч явж исэн нэг л замаа л алдчихгүй бол бүх юм нь болоо л яана гэдэг нь ойлгомжтой байгаа байхгүй. Тэгэхээр бид нар ч гэсэндээ одоо яг энийг бас эхлүүлж болох байхгүй. Хэрэв мэдээлэлээ зөв өгөөд суурь зөв одоо бид нарын энэ үеэс эхлэе тий. Одоо манай хүү 4-р анги. Гүйлгээний карт гэдэг нь юу юм те? Зээлийн карт гэдэг нь юу юм? Хадгаламжиндаа юу хийдгийг гэдгийг 4-р анги байгаа хүүхдэд зааж өгдөг шүү дээ. Тэгэхээр яалтчгүй энэ мэдээлэл бол тэр нөгөө хүнээ одоо хар багаас нь ингээ боловсруулж тэр мэдээллийг өгж байгаа тохиолдолд хүн тэгж чадна. Өнөөдөр би санхүүгийн мэрэгчлээ. Гэтэ би хувьцаа тэгж аваад яг тэр зах зээлийг ингэж хараад аль нь юу вэ гэд явах надад тийм чадвар одоохондоо мэдлэг байхгүй. Эсвэл цагч байхгүй тий. За яг брокер дамжуулаад ч юм уу тий одоо ийм нөгөө санхүүгийн байгууллагуудаар дамжуулаад тэрийг хийж болно. Гэтэл одоо үнэхээр их юу болцсон байна. Монголчууд маань ч гэсэндээ хэрвээ мэддэг болвол 100-100-ахгүй 1000 дахгүйгээр энчээ ямар нэгэн хувьцаа хөрөнгө оруулалтанд яг одоо нөгөө нэг хийдэг энэ компаниар санхүүгийн компаниар ингээд хийлгээд явах юм бол 30 жилийн дараа гэхэд баг яг энэ их үүсвэрүүд ингээд үүсч эхэлж байгаа байхгүй. Одоо энэ хөгшин хүмүүс байна. Хөрхийн насаараа ингээд бидний төлөө ажиллажчихсан байгаа тий. Энэ улс нийгмийн төлөө ингээд явчихсан байгаа. Энэ хүмүүсийг бас буцаагаад бид нар яг ийм хуулиар, яг ийм тогтолцоогоор харах нь зөв байхгүй. Миний Америк сая Австрали яваад
одоо 80 хүрч байгаа хүн баггүй юу. Тэгээд 2 удаа одоо ингээ 3 янзын cancer хорт тавдраас ангиж ирж байгаа чадтын идэгж гарч байгаа байхгүй. Тэрийгээ тэмдэглээд Австрали явсан чинь талтарч унаад нургаа 2 хуглаад мөрн ингээд нөгөө гарцсан байгаа байхгүй. Яг энэ чинь нөгөө мөрөө солиулж исэн хүн учраас Австрали тэрийг буцааж хийж чадахгүй байна гэд тэгжэн л та. Тэгэнгүүт тэр Medicaid-тэй бас олон жил ажиллажчихсан өөрийн гэсэн даатгалтайсан хувийн даатгалтай ярьсан чинь ерөөсөө санаа зовхон байхгүйгээд энэчнээс сувилагчийн бүх юм нөгөө нэг одоо хэрэгсэл юутай явуулчих чинь очоод тэр шөндөө ингээд хажууд нь харж хоноод үзээд ингээд бүх юмнуудыг нь яга за танах одоо өөр ямар ч одоо юм үзүүлэх тусламж үзүүлэх хэрэггүй Америк одоо хүн аваа явлаа гэд маргааш нь шууд ийм нөгөө эмнэлгийн машинаар зөөж аваачаад бизнес класс суулгаад хэвтүүлээд яг сувилагч нь хажууд нь ингэж харж хянж ингэж явж байгаад авчираад гэрт нь яг эмнэлгийн машинаар буулгаж өгч чинь. Тэнгүүтээ тэрнийхээ дараа нөгөө нэг одоо хагалгаа маглаа хийлгэх тэр юмд нь бас эмнэлэг рүү ингэ зөөгөө явчих чинь тий. Тэгэхээр чин даатгал үнэхээр сайн байна гэж би харсан. Энд тэгэхээр жишээлбэл зөвхөн нийгмийн халамж гэхээр зөвхөн халамжийн газар биш дээ, эрүүл мэндийн газартайгаа хамтарч ажиллаж байна. За тэгэл бусад төрийн бас байгууллагуудтайгаа хамтарч ажиллаж байна. За банк санхүүтэйгээр хамтарч ажиллаж байна. Цагдаатайгаа хамтарч ажиллаж байна. Үйлчлэгээний бүх л байгууллагуудтай ингээл хамтарч ажиллах. Зөвхөн нэг хүний асуудлыг шийдвэрлэхийн тулд тий. Тэгэхээр бид нар яг ийм цогц системийг бүрдүүлэхийн тулд ерөөсөө түншлэл хамтын ажиллагаагаар л бид нар хийн. Бид нар ингээл нэг тэн дээр сууж байгаа нэг тэр одоо 126 болсон мөг те. Тэр хүмүүсээс л их юм хүлээгээд идэг. Үгүй шүү дээ. Бид нар өөрсдөө тэрийг ингэж ширээн дээр авчираад бид нар өөрсдөө өөрчлөлтийг хиймээр байгаа байхгүй. Тэгэхээр одоо яг ахмад насны асуудал хариуцж байгаа юмс мэдээж хийгээгүй хийж л байгаа л дээ. Зөндөө олон сайхан юм байгаа. Гэхдээ бүр дээшээгээ илүү сайн хамгаалахын тулд бид нар яах ёстой вэ гэд бусад байгууллагууд, бусад улс орнуудын сайн туршлагуудаас суралцаад тэрийг ингээд нэг сайхан яриад өнгөрөх шийдлийг бид нар ингээд гаргаж ирээд яг ингээд юм цогцоор нь явах хэрэгцээ өнөөдөр байгаа. Тэгвэл бид нар 30 жилийн дараа бид нар мэдээж хөгшин 40 жилийн дараа бид нар өнөөдөр хийж байгаа юмныхаа үр шимийг хүртэх байхгүй. Тэгэхээр бид нар өнөөдөр энд байгаа хүмүүс ингээд сайхан үйлчлэг аваад ингээд явж байгааг харж байгаа ч гэсэн манайд одоо энэ одоо бүрдсэн байгаа Монгол улстай бүрдсэн байгаа системийг бид нар яаж хөгжүүлэх ёстой ингээд мэргэжлийн байгууллагууд хамтарч ажиллахыг л амар ингэж боддөө шүү дээ. Санхүүгийн хууль ч юм уу санхүүгийн хуулийн хэрэгжүүлэлт л байж шүү дээ тий. Хөрөнгө оруулалт, тэтгэвэр, пеншн ч юм уу энэ төлөвлөгөөнүүд ингээд яриад ижин гэтэл ягаад өнөөдөр Монгол хүмүүс хэрэгжиж байгаа жишээлбэл би ягаад өнөөдөр Монголын паблик компаниуд тий энэ олон нийтийн компаниудад ягаад би өнөөдөр хөрөнгө оруулалт хийхгүй байгаа би итгэхгүй байгаа шин. Монголын засгийн газарт би итгэхгүй байна. Монголын санхүүгийн хуулинд итгэхгүй байна. Монголын тэр компаниудын үн цаас цаашаа ингээд зөв зорчмаараа явна гэдэгт би итгэхгүй байгаа шин. Тэгэхээр зэрэг өнөөдөр яг энийг нь зохицуулж яадаг тэр санхүүгийн хуулийг нэгдүгээрт одоо бүр өөрсдөө чадгүй магтч одоо баг копи паст хийчихэд тийм баг болцохоор болчихлоо ч хэдэн 100 жил хэрэгжсэн хууль энэ улсууд ч юм одоо энэ дэлхийд даяар байж штэ тийм бүр адаглаад санхүүгийн хуулиуд санхүүгийн хуулиуд хөрөнгөний зах зээлийн хуулиуд нь тэртээ тэрнгүү байж байна. Тэр гэхдээ хамгийн гол ихтгэлсэн эцэс нь хууль хэрэгжүүлэлт байгаа байхгүй тий. Хууль хэрэгжүүлэлт байж энэ чинь цааш хүн энд итгэж өнөөдөр энэ үн цаасыг худалдаж авахгүй гэж шийдэн. Тэгэхгүй бол одоо хүмүүсийн яаж тэтгэвртэй бэлдэх юм бэ? 30 жилийн дараа би энэ өнгө чинь буцааж авах гээд байгаа шүү дээ. Тэгээ 30 жил айгуул энэ багийн аваад айгуул гараад алга болчих чинь үгүй чинь гээд баг төлөхгүй болох жишээ нь тий. Одоо манай Монголд чи ингээл манай ахмадууд чи ингээл голдуу ингээл хүүхч ухтаа хараад ингээл өөрийнхөө одоо хүүхдүүдэд туслаад байж идэг штэ. Ер нь энэ Америкт нэг тиймэрхүү дүр төрх нэг байдаггүй юм шиг байна те. Байна штэ. Байна. Манах ингээ байш авсан. Тэр байшингийн маань эмээ өвөө хоёроос амар гоё эмээ өвөө хоёр. Тэр хоёр 3 хүүтэй. Нэг хүн манахаас нэг жоохон доошоогоо амьдардаг. Тэгээ нөгөө охинтой болсон сая. Тэгээ тийм учраас тэр нөгөө ач охиноо ингэж харж байханд бол хажууд нь байш авсан гэж. Яг ингээ цухтаа ингээ очиж амьдрахгүй ч гэсэндээ ердөөсө алхаад ингээд нийтлэг бол биш байхаа тий. Өнөөдөр би бас ингээд уншчихлаа. Тэгсэн чинь ингээд одоо жишээлхэд Англи Америк хоёрын ялгаа гэж энэ нөгөө нэг хөгшчүүл юм. Тэнгүүд Англид болохоор угаасаа хуулиар ингээд одоо та нар ээж аваагаа хар гэж хэл заахгүй. Америкч заахгүй, Англид заахгүй. Гэхдээ Англи хүмүүсийн хувьд бол ээж аваагаа тийм нэг асрамжийн газар таламжийн одоо төвүүдэд өгчих тийм нөгөө юу нь илүү байдаг гинэ. Америк хүмүүсийн хувьд бол тийм биш гэж шүү. Бас чиг гэж ингээд нөгөө хажуудаа ингэж
харж яваад за бүр болохгүй бол яг тийм тусалдаг хүн нь ирж ингээд тусалдаг болоод тэгтээ нөгөө ээж аваахаа хажууд хүүхдээ харуулад авахгүй ч гэсэндээ одоо нэг сард юм уу хоёр удаа ирж ингээд уулзуулаад тэр нь одоо өдрийн хоол иддэг ч юм уу заавал тэр хүүхдийг харах гэж ирж байгаа биш зүгээр л одоо нөгөө нэг тий энэ гэр бүлээрээ ингэж байх тийм сонирхол айгүйх байдаг гинэ яг зүгээр бүр өсгөж өгөөд ахын ч одоо тэгтээ тэр чинь соёлын ялгаа байхгүй Монгол соёл тэрүүгээр уг нь их гоё байхгүй уламжлалаар одоо магадгүй миний ээж манай ах дээрч баг өөрөө өсгөөгүй те манай имэйл өсгсөн бас тэгтэл одоо ээж болохоор Монгол явахаараа би хүүхдүүдэд санаад байна зэнэр дээрэл бэмээр байна гэд нөгөө хэдэн ч гэсэн бид нар имээгээ санаад байна гэд тэгээ баг имээд тэр нь ээж тэр нь илүү нөгөө аз жаргалыг өгөөд байгаа байхгүй дуртай юм аа хийгээд ганцаараа явж яснаас илүү өдөр өнжүүлэхэд очсноос илүү хүүхдүүдтэйгээ тэгж байх нь ээжид айгүй аз соёлын онцлог байсан. Тэгээд тэр чинь тийм уламжлал соёлын ялгаа. Америкт бол энэ ахмад наснуудын дунд ганцаардлал хамгийн тийм түгээмэл асуудал байдаг гинэ. Энэ Мичиганы их сургуулийн эрүүл мэндийн судалгааны хүрээлэн ахмад наснуудад зориулсан олон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг AARP байгууллагатай хамтран 2024 онд гаргасан судалгаагаар Америкийн ахмад наснуудын 33% нь сүүлийн 1 жилийн хугацаанд байн ганцаардж байсан бөгөөд энэ үзүүлэлт 2018 оныхтай харьцуулахад ижил төвшөнтэй байсан. Гэхдээ энэ бол цар тахлын үед 42% хүрч нэмэгдсэн юм байна. За мөн ахмад наснуудын 29% нийгмээс тусгаарлагдсан мэдрэмжийг сүүлийн 1 жилд авч байсан бөгөөд энэ цар тахлын үед бас 56% болж нэмэгдсэн ч гэсэндээ сүүлийн жилүүдэд ийм буурсан талаар ийм судалгаанууд байна. Америк нэгдсэн улсын эрүүл мэндийн үйлчилгээний чанарын үнэлгээг гаргадаг America's Health Rankings гэдэг байгууллагын 2024 онд гаргасан судалгаанаас үзэхэд Америк нэгдсэн улсын 65 ба түүнээс дээш наснуудын ойролцоогоор 15.5% сэтгэл готролтой байдаг бол эмнэлэг твж байгаа ахмадуудын 11.5% нь гэртээ асруулан амьдарч байгаа ахмадуудын 13.5% нь сэтгэл готролтой байдаг гэсэн магамаа. Америк нэгдсэн улсын эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгүүдэд харьяалагдах National Institute of Mental Health байгууллагын судалгаагаар сэтгэл готрол нь ахмад наснуудын өдөр тутмын амьдралд сөргөөр нөлөөлдөг бөгөөд хөдөлгөөний хязгаарлалт архаг өвчнөдөө болох эрсдэл нийгмийн тусгаарлалтыг улам гүнзгийрүүлдэг гэж дурдсан байна. За ийм учраас сэтгэл готрол нь ахмад наснуудын амьдралын чанарт сөргөөр нөлөөлдөг байна гэсэн ийм мэдээлэлүүд байгаа. Тэгээд энийг бол яг энэ одоо энэ ганцаардалтай сэтгэл готролтой тэмцэж чиглэсэн тэр олон хөтөлбөрүүд байд юм байна те. Тэр хөтөлбөрүүдийн талаар маш товчхон яриад тэгээд хэдүүлээ подкастаа өндөрлөө. Айхтар одоо яг ийм хөтөлбөр нь илүү сайн, тийм хөтөлбөр байдаг гэхээс илүүтэй ерөнхийн загварууд нь болохоор нөгөө яг ганцаардсан сэтгэл готролд орсон хямарсан ийм одоо хэв шинж явах юм бол мэдээж одоо ойр дотны одоо ах トゥ хамаатан садан хөршинч гэдэг юм уу заавал мэдээлээд яг одоо эрүүл мэндийн нийгмийн эрүүл мэндийн ч юм уу одоо сэтгэл зүйчд хандах те ганцаарчилсан зөвлөгөө өгч байдаг юм уу бүлгийн дэмжих бүлэг ажилуулдаг ч юм уу маш олон төрлийн арга хэлбэрээр тэрийг нь одоо тэр сая BTD ярьдаг өдөр өнжүүлэх чинь бас тэр бухимдлыг бас ингэж багасгах бууруулах бас нэг одоо арга хэмжээ болж байгаа. Ихэнх хүмүүс бас нөгөө сайн дурын ажил хийдэг нөгөө ахмад наснууд бас сайн дурын ажил хийж өөр одоо бусад хүмүүс туслах өөрийнхөө чаддаг юмыг бусдад яах. За спортоор хичээллэх ч юм уу те. Ингээ янз бүрийн арга замаар ингээд өдөр тутмын энэ тулгамдж байгаа энэ сэтгэл зүйн асуудлуудаа өөрсдөө бас ингээд тэмцдэг. Зарим байгууллагуудад ахмадууд ингээд цалингүй ажилт юм бил сайн дураараа. Хэдэн хувь гэсэн бэ ахмадуудын? Сэтгэл готролтой нь 13%. Тий. Надад бол наадах чинь одоо зүгээр Z-generation-ийн чинь бүгдээрэл депресд болчихлоо гэж хэлчихсэн. Гэхдээ зүгээр Z-generation-ийн баг та нар зүгээр Google-д 20-30% нь айгуул депресд болсон байгаа. Тэднүүстэй харьцуулахад харин ч надад бол чинь сэргэлэн гэж байгаа юм шүү гэж үү. Тий. Тоглоомч үнээрээ. Тий. Манай ажилт ч гэсэндээ тийм 70 хүрээд тэтгэвртэй яг нөгөө mandatory гарах ёстойг гаргацсан хэрнээсээ 2 сарын дараагаас нөгөөдөг чинь зөвлөх болоод буцаад ороод ирсэн. Тэгээ ингээд нөгөө нэг яг ингээд залуу хүмүүс тэр хүнийг дагаад ингээд юмын сураад үнэхээр бүр бүх хөдөлгөөнийг авч штэ тий. Учраас нөгөө таньдаг хүмүүсийн юм сүлжээ үүсгэсэн байт юм штэ тий. За одоо тэр яам гэхэд тэр хүнийг таньдаг, энэ газарт гэхэд энэ хүнийг таньдаг тий. Тэгэж ингэж нөгөө ажлуудыг тэр чинь бас ингээд явуулж чаддаг нэг арга барилтай болсон. Бөөн туршлага юм бэ. Тий. Тэр хүмүүсээрээ дамжуулж
хүмүүстэй танилцаж араасаа ингээд нөгөө ажлаас ингээд аваад яваад байдаг. Тэг бүр зөвлөх гэдэг нэртэй аюу сайхан цалинтай аюу гоё ингээд явдаг. Яалтчгүй ард нь 2 3 ийм бүр доор хаяж 2 3 хүн дагалдан одоо ингэж тэр хүнээс юмыг ингэж авч байгаа байхгүй. Ядчил тэр хүн дэвтөртөө гараад явлаа. Үлдсэн ажил нь юу вэ гэдгийг хүмүүс бүгд мэднэ гэсэн үг байхгүй. Ядчил тэрний дунд чинь зай гарахгүй. Тэрнээс бүр илүү гараад туршлагыг аваад мэдлэгийг аваад хүмүүстэй танилцаад энэ ажлыг явуулахад ер нь зөв туршлага нь юу гэдэм бэ гэдгийг ингээд шууд харна гэдэг бол айгүй зөв юм. Сурах юм айгүй ихтэй байгаа ч. Манай нэг бизнес юнитийн CEO нь одоо 82 3-тай. Тэгэд мэдээж одоо тэр хүн за одоо IT компани байлаа гэж тэр хүн мэдээж одоо тэр IT залуучууд чигний учраа код мод бичээд ингээд авахгүй шүү дээ. Одоо 21 2-тай залуучуудын тэр ур чадвар тэр 82-тай хүн хоёрын ур чадвар гэдэг чинь шал өөр те. Гэтэл тэр 82 настай хүний тэр компани удирдах байгаа тэр vision те стратеги ягаад тэр хүн тэрийг удирдах байгаа тэр хүн бол тэнд шал өөр 22 3 настай залуучуудыг тэр хүн тэгэл удирдал бүх юм ингээл тэгэл тэр чинь хэдэн зуун сая долларын компани ингээл удирдах зүйл байгаа байхгүй тийм. Тухайн байгууллагаа бол үнд зүйл яа тэр Ахмад хувь хүндээ бол өөрөө бас цагийг зөв тий одоо уйдахгүй гэртээ уйдахгүй ингээд сайхан олонний дунд өнгөрөөж штэ тий. Тэгээ нөгөө нэг өөрийгөө бусдад таниулах нэг хэрэгцээ гэдэг чинь хүнд нөгөө нэг шатал хэрэгцээний шатлаар аваад үзэх юм бол нөгөө тэгээд сэтгэл ханамж авснараа тэр хүн стресс бухимдлаас бас ангид байх нэг боломж нь. Сая бас бодож илаа нөгөө гэртээ ингээд суугаад байгаа хүмүүс чинь уйдна, ганцаардна. Тэгэнгүүт бас нөгөө юм сайн дурын хөтөлбөрүүд бас айгүйх байдаг. Одоо надад нэг хүн хэрэгтэй надтай ингээл дими яриад ингээл юу яж ах те. Энэ дээр нь одоо нөгөө оюутнууд нийгмийн ажлын ч юм уу яг сэтгэл зүйн ч юм уу оюутнуудыг ингээ сайн дураар нөгөө нэг дадлах хийлэгдэг штэ. Тэгэхээр нь бас ингээд хуурилж өгөө тэр хүн дээр очиод өдөрт нэг 2 цаг хамт кино үзэд гэрт нь. Тэгээд хамт ингээд туслаад яриад гэр орны цэвэрлэх ажил биш. Зөвхөн тэр хүнтэй яриад ганцаардлыг нь багасгах тэр жоохон сатааруулах те. Тэр үйлчлэг нь байж гин. Тэгээ холбоод нөгөө нэг яг нөгөө тохирсон хүнийг олж өгөөл одоо хүүсээр нь ч юм уу эсвэл тэр хүн чинь надад нэг ийм хүүсэн ийм хүн хэрэгтэй ингээд тэдрээр ингээд зохицуулж өгөөд бас тэд нар чинь ингээд шалгана штэ. Тэгээд тэр хүнийг бас ингээд тайтгаруулах, тайвшруулах үйлчлэгнүүд. Ингээд сэтгцэн эрүүл мэндтэй холбоотой маш олон төрлийн үйлчлэгнүүд ингээд байж идэг. За дээрэс нь нөгөө хямарсан үед шууд утсаар ярьж болно. Утасны дугаарууд байгаа. Тэнгүүд тэр утсаар ингээд бас тайвшруулна. За та одоо ингээрээ гэд ингээд зааварчлаад одоо ингээд тайван одоо ингээд магадгүй би амиа хорлохыг хүсэж гэн гэж залгаж болно те. Тэр ингээд тайвшруулаад тэр санаа бодлын сарниулаад зөвлөгөө өгөөд за та маргааш болохоор энэ ингээд эмчтэй уулзаад ингээрээч гэдэг юм уу те. За тэгээд бас тэр хүн өөрийгөө мэдгүй ингээд би айгүй ойрхон уур хүрээл ингээд байна бухимдаад байна би амьдрал ямар ч утгагүй байна гэл тэгвэл эхний сигнал за өрхийн эмчтэр нь одоо ингээд холбож өгөөд өрхийн эмчин цаашаага одоо сэтгцэн эрүүл мэндийн эмч зөвл одоо психиатрист гэдэг юм те холбож өгч юм уу ингээд нөгөө систем нь угаасаа нэг ямар ч асуудал байсан бид нар хийгээд чадчихна гэж байгаа юм шиг бүх юмыг ингээд ерөөсөө ингээд хөгжцсөн ингээд байж идэг. Тэгээ ингээ яриад ах юм бол дуусахгүй зөндөө олон үйлчилгээ механизм байна. За өнөөдөр бид нар бас Америк нэгдсэн улсын ахмадуудын ахмад насны одоо нийгмийн халамжийн тогтолцоог ойлгоход одоо бас шаардлагатай мэдээллийг өнөөдөр өглөө те. Тэгээд өнөөдөр хүрэлцэн ирсэн зочин хөтлөгчтэй болон Алтан цайд зочиндоо маш их баярлалаа. Баярлалаа. Тэгээ бас нэг юм хэлээд би чинь энэ нөгөө Fairfax County-гийн ажилтан учраас байгууллагын байр суурийг одоо илэрхийлээгүй шүү гэдгийг бас дахин хэлхийг хүсэж байна. Тэгээ өөрийнхөө мэддэг сурсан зүйлээ бас бусад хүмүүс таниулах те. Одоо нөгөө өөрийн хобби юм да. Мэддэг юм а хуваалцаад цаашаа илүү их юм бүтээгт нь бас хүмүүс их дэм болох юмсан гэж боддог учраас оролцсон баярлалаа. Тэгээ дараагийн дугаартаа бид нэр Америкийн ахмад наснуудын эрүүл мэндийн систем хэрхэн ажилладаг талаар ярилцсанаа. За баяр та бүгдээрээ. Баярлалаа бүгдээрээ.